Өнөөдөр маш чухал асуудал ярьж байна л да. Эмч багш нарын цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар. Заавал нэг жагсаал хийлгэж яж нэг 15-20% нэмэх юм. Түрүүн сангийн сайд ч боломж байхгүй гэсэн шүү дээ. Энэ 15-20% ч хангалтгүй. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа улсуудыг хар, багш нар хар. Багш нараас илүү эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа улсууд ч шин нойр холоо асаа ажиллаж байгаа шүү дээ. Жижиг тулан гарч байгаа. Асраг сувлэг шиг болсон. Эмчнэр бас нотогдолтой байгаа. Тэгээд эрүүл мэндийн яамныхан тэгээд алсын бодлого 15-20% нэг энэ нэмнгээд хуураад яах вэ? Сая сайд урд нь бас тэгдэг байсан, сая одоо ойлгосон байна шүү дээ. Буусны дараа нь ойлгож байгаа шүү дээ асуудлыг. Эмч багш нарын сайлыг үнэхээр нэмэх шаардлагатай. Тэтгэврийн өгшүүд одоо 600 мянган төгрөгөөр одоо яаж амьдрах вэ? За энэ дотроос эрүүл мэндийн салбарыг нэг авч үзье. Бензин шатхууны үн, халаалтын үн, цэвэр бохроос, цахилгааны үн, өргөн гэрэглийн барааны үн бүгд нэмэгдсэн. Их л байвал нэг 150-200 мянган нэмэгдэх юм дээд хэмжээнд нэмэгдсэн сард. Сүү хараараа 1 литр сүү чинь 4600 шүү дээ. Тэгэл өдөрт 1 литр сүү авдаа гэхтэйгээ бодоод өсөлтөө. Бусд юм яаж одоо нөхөх хэрнэ? Өнөхөр нөхцөлийн хүнд шээс бас сус нөштэй болон ажилдаг. Үндсэн сайлангийн сүлжээг одоо нэг дахин нэмэхгүй гэхдээ ятгахта 50% нэмээр юм ерөөсөө. Хараад энэ эрүүл мэндийн байгууллагын одоо энэ энэрэнгүй юу цаачраас жагсаал гарахгүй байна л та. Багш нар шөнө унтж байгаа шүү дээ. Эмчний эмнэлгийн салбарыг унтахгүй жижигурд гарч байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбар тангажлаас ажилласны удаа сайн мэдж байгаа нэг. Гэртээ ч унахгүй өдөөнийх нь дуудлаганд явж байгаа байхгүй юу? Дуудлаганд явж ирчээд дагаж хүн үзээд эмчилгээ хийж байгаа. Энийг эрэсэнд анхаарал нэмэхгүй болохгүй нэ сангийн яамных маань энэ. Одоо эмнэлгийн дарга нарын цайлан сая 805 мянга шүү дээ үндсэн цайлан. За шил угаагчид хамгийн бохор одоо шээс суус бүгдийг угаадаг хүнийх нь сая 166 мянга шүү дээ. Юу ч шүрхгүй шүү дээ чи. Арайч одоо эрүүл мэндийн салбарыг онцгой анхаарахгүй байна боловсрон залуур хэрэг. Дээр нэмэмлэгийн хэрэгсэл нь байхгүй. Дутагдaltaа. Хэвдэж байгаа өвчнүүд гаднаас юм авчирдаг. Эрүүл мэндийн салбарын төсөв нэммээр юм ээ. Үндсэн аюулгүйтэй холбоотой асуудлууд байж байгаа. Боломж байгаа мөртлөө ягаад нэмэхгүй вэ? Олон хулгайны мөнгө бид нар харж штэ. Өчнөө тэрм өчнөө их найдаа. За дараа даруй за. Сангийн яамнаас. Сангийн сайд байхгүйсэн юм уу? Гişүүд асуугаад байна. За микрофон 6. 5 төрийн нэр маань хариулж л. За 2026 оны төсвийн төслийг засгийн газар боловсруулах улсын хуралд хуулийнхаа хугацаанд бол өргөн мэдүүлсэн. За энэ өргөн барьсан төсвүүдээр бол тэтгэврээ 6% нэмэх, цалин нэмэгдэхгүй байхад төсвийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн 7 хоног сая 40 мянган орон гавь гişүү ярьлаа. Засгийн газрын тэргуун байнгын ордын дарга нар зарим гишүүдэн тэр уулзалцсан. За энэ хүрээнд бол багш нарын эмчрийн асуудлыг бас яах талаараа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар бол санал солилцсон байгаа. Тэгэд энэ саналцсан хүрээндээ бол 15-20%-аар боловсрол эрүүл мэндийн багш эмчрийн цалинг нэмэгдүүлээ. Энэтэй холбогдох хүсвэрийн тооцооллыг сангийн яам хийж өгөх гэдэг үүрэг бол өгсөн байгаа. Энэ дагуу бол сангийн яамын тооцоолыг бол хийж байгаа. Тэр тооцоолыг гараад ирэхдээ бид бол төсөвдөр одоо нэгэн улсын хурлд өргөн барьсан бид орлого нэмэгдүүлэхэд бол хүндрэлтэй нөхцөл байдал бас тийм амаргүй байгаа болохоос улсын хурал дээр өргөн барьсан төсвийнхаа хүрээнд л бид тэр зардлыг нэг зардлаас бууруулж нөгөө зардлыг нэмэгдүүлэх байдлаар ийм байдлаар тооцоог хийж байгаа. Энэ тооцоог гаргах дээр төсвийн байнгын холбогдох ажлын хэсгийн тооцоолыг бол танилцуулах ийм байдал чиглэлээр ажиллаж байна.